Энэ болохоор би энийг ингээд юу гэх минийх гоё тэгээд би энэ long sleeve аваад ингээд нэг хүнээр ингээд 100 мөнгө гэж бодож байгаа юм хэллээрээ тэгээд энэ бол нэг 1300 хавцаа байна. Тэгээд би энийг бол авчиж болж энэ авахгүй жиж болж бас онлайнаар хямдхан захиалж бас болж байна. Тэгээд юм харагдчих. Тэгээд суудаг хэсэгт сууж байна. Тэгээд энэ амар гоё штэ нөгөө cinnamon roll энтертэй. Эдтгэе. Хичээл авчихдаг гэсэн бол одоо цэвэрлэж янгаа цэвэрлэнгээ усаараа энэ суугаад яддаг хичээлээ хийж ингэж байгаа. Ер нь бол латте, капучино, эспрессо хаяа. Тэгээд том нь ер нь бол ямар ч кофе, ямар ч зүйл жижиг сонгох нь зүгээр юм л шүү дээ. Хэмжээний хэмжлэх зүгээр баглааг нь өөрчилсөн байдаг нэг тийм TikTok рилээр танд үзсэн юм. Тийм зүйлүүд энэ дахин тоглолт. Тэ чомэ. Оны кафе. Тэрэн жармараа ашгүй. Таны би уган турах мөрөөдөлтэй байхгүй юу. Тэгсэн чи 9 цаг 25 минутанд 5 сарын 26-ны өдөр ингээд дэлгүүрээс талхаасаа явчраад хүнтэй талах. Нөгөө юуны бүхэл бүрийн гурал мөрөлтэй болохоор тийм талах авчирсан аа. Дээр нь юм творог аваад одоо арц аваад тэр арцаа тэр нь ямар сахар махаргүй жимс нэмэлт орцгүүлтэй тэрийг гэртээ ирэнгүүтээ сахартай болоод тийм амар гоё амттай штэ тэнгуут ингээд түрхэж идэж ин гээл бод. Тэгэд уран зохиолын шалгалтаа маргааш өгөх хэвээр. Би уган турах зорилготой юм байгаа шүү дээ. Харж ивэл ногоон цай маа ууж байгаа. Та нарт ингээд айгуу гоё юм паркийн вив ингэж гоё харуулж байна. Ингээд сууж муугаа зураг авахулж болтгол юм шиг байна. Би одоо ямар юу юм
Минь дуйштэй. Ингээл явж байна. Энэ одоо ингэж бараг л дурсамжийн харьцаг болчлоо гэх юм уу? Яг ийм бүтэн жилийн хугацаанд захианууд, маркнууд тэгээд пилетний цуглуулгууд болчлоо. Тийм бүрхэн жижигхэн сувнирууд. Энэ өдөр бол хэлний бэлтгэлийн төгсөлтийн баяр. Тэгээд энэ хүрээд миний энэ сургуультай хамт байх аялал маань инхүү өндөрлөж байна. Маш олон гоё найзуудтай болсон. Эти активности. Здесь вам надо получить плюс. Везде плюс, 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 плюс. И последний маршрут это ура, подарки. Подарки. Энэ өдөр өртөөчлсөн байдлаар маш олон гоё активитинууд бэлдсэн байсан. Тэгээд энэ зурсан зурвал миний амьдрал. За тэгээд хоол нь нэг иймэрхүү байсан. Яг их хөрхөн. Тэгэд нэг муудсан юм байсан. Тэр нь бүр яг хутгууш шиг цагаан тус шиг амтагдсан. Тэгээд ингээ Монгол дэлгүүр ороод тэгээ Монгол нэртэй бүтээгдэхүүн арах бүр ямар гоё юм бэ гэд бүр амар шимэрсэн ямар тим явж байна. Тэгтээ амар өдрөг стил. Тэгээд одоо цэвэр ус яаж байна. Тэг гоё идэх юм аа тэгээд нан руу явцгаая. Одоо чи юусаа хийж чинь? Кейк авч. Та нар маань сайн уу? Би сайн гэдэг байхгүй. Би ерөөхдөө бол Монголд ирээд яг 10 хонжийн өнөөдөр яг 10 хон. Тэгээд би ерөөсөө л 7 сарын одоо ихээр ирэнгүүтлээ шууд ингээд хөдөө гадаа эмээ өвөгийн хэрүүгээ гэр бүлтэйг ингээд яваад өгсөн. Тэгээ ер нь бол одоо хотод ирсэн байна. За тэгээд би сая анх удаа Монголд ирээд гоё гадуур нийтээ ингээд хальт гоё гудмаар энэ байрныхаа хавар алхлаа. Тэгээд дээрэс нь хүнс цуглуулсан. Тэгээд мэдээж хэрэг нэг ягаад ч юм тэнд ингээд
рубль гингүү 100 рубль ч юм уу 99 рубль, 80 рубль, 75 рубль нэг иймэрхүү юм хараад. Гэтэ яг тэрийг Монгол мөнгөөр шилжүүлвэл Монголтай маань ялгаагүй үнэтэй байгаа ч гэсэндээ би нөгөө нэг одоо юу гэдэг дандаа нэг тим яра баг тоо харсаар байгаа. Цаа ингээд энэ дэрэнгүүд чинь нөгөө төгрөгөөр ингээд 4000, 6000, 7000 одоо юу гэдгиймдээ тим тоо харсан чинь жоохон бас ингээд нүдэнд нөгөө тасч өгөхгүй арай л их юм шиг харагдаад нөгөөдгөө тэгээд би сая Велмартаас хүсээ цуглуулсан. Тэгээ хамтдаа харцгаая. Тэгээд манай гэрийнхэн одоохондоо байхгүй байгаа. Би өнөөдөр ирсэн ганцаараа гэртээ байгаа. Тэгээд энэ зуны яг энэ 7 сарыг дуустал бол би ер нь бол гэртээ ганцаараа тийм блогууд хотод ингээд ганцаараа гоё өөртөө гоё have fun байгаа, enjoy хийж байгаа тийм блогууд орох байхаа гэж найдаж байна. Бас манай гэрийнхэн ч гэсэндээ амарч байгаа. Яг зуны наадмын амралт тэгэл ажлын амралт гэдээ харцдаг шүү дээ. За тэгээд түүний завсан байна. Түүна энэ болохоор би үнийг хэлэхгүй заяа. Тэгээд энэ бол би энийг Монгол тахта байнга хэрэглэдэг байсан. Дэгдэхийг ариуны салбидаг. Тэгээд аюул дуртай амар хөөрхөн cute санагддаг байнга авдаг. Ер нь бол энэ ариуны салбидагнууд айгуу тийм зузаан байдаг санагддаг. Тийм би чанартай. Тэгээд өмнө хэрэгээ байдаг. Яна тэгээд цалан байц авсан. Би өнөөдөр оройн хоолндоо одоо ер нь 8 болж байгаа байхгүй юу. Тэгээд гэтээ нөгөө зам амдыг айгуу их ядарсан. Өө гэхөөс ирж мэргээд. Тийм болохоор ер нь бол томатай, бодаатай тэгээд цалан байц мэдтэйгээ холиод идэх гэсэн бодолтойгоо. Тэгээд би юу авсан? Shower gel авсан байна. Тийм байна. Яна. Гэтэ айгуу жоохон тэнэг юм боллоо. Би нэг сая энийг болохоор би ингээд shower gel гэд body ер нь бол тийм shower gel гэд авчихсан хэрнээ энд би тос авлаа гэсэн чинь адилхан shower gel авсан бахны 20 shower gel авчиж яагаад андуурсан нөгөө их чинь аюул эсвэл сольж ирэхдээ андуурна гэж байх уу? Яалчгүй тос биш савн байна. Лошн авах гэсэн чинь би гел авсан байна. Тэр би нэг буцаах хэрэгтэй. Би яагаад энийг тос гэж бодоодсэн юм бол би яг энийг байнга энэ чонд шиг нэг хэрэгэлдэг байхгүй юу? Тэгээд ялчгүй би бахан тос үзүүсэл өнөр мөндөрийн үнэрлж хагаад яг гелийн сонгоод аваад ирсэн байна. Тийм болохоор энийг буцаагаад яг тосоо авчихъя. Тэгээд тараг авсан гэр йогурт. Ер нь гэр йогуртыг бол нэг хэрэгэлдэггүй юм. Гэтэ энэ нөгөө нэг сая дэлгүүрт харж авахтай байсан. Би жоохон одоо гиз цэвэрлэгийн тэр сүүлийн хэд хоног хийгээд айгу хөнгөө оллоо гэсэн бодолтойгоо болохоор ийм гэр йогурт авсан. Харж авахтайг авчлаа. Тэгээд хүмүүс шууд тийм авсан. За тэнгуүтлээ манайхан өөр юм бол талах авсан байна. Нөгөө наадмын өдрүүдэд ингээд жишээ мишэл талах энэ ирэхий болчтой шүү дээ. Дэлгүүрүүд нэг авчихгүй олооноор амраад хүмүүс үдэ гадаа яваад. Тэгээ энэ болохоор юу вэ? Эднийг яг энэ газраас яг наадмын үеэр яг дандаа энэ талахыг авчирчдаг. Велмарт. Тэгээд энэ аюул дайггүй тарианы холмогтой. Яг нэгдүгээр гурал 20 дугаар гурал хоёрыг холцсон юм наранд тхи өрөмөртэй нэг тийм хөдөл. Гэтэ яг дайггүй мишэл. Тэгээ будаа авсан. Тэгт будаа байсан үгүй би мэдэхгүй нэ хадгүй би чинь гэртээ бүтэн жил байхгүй байгаад ирж байгаа шүү дээ. Тийм болохоор энэ гэрт маань будаа байгаа байхгүй юусэн мэдэхгүй. Тийм болохоор сая альчгүй будаатай болоод ихэд байгаа бол авсан. Тэгээ би үзнэ. Одоохондоо гэрийнхээ юм юус үзэж амжаагүй байна. Гэх мэтчлэн ингээд юм авсан. За тэгээд энэ болгон маань нийлээд болохоор 52360 болсон байна. Тэгээ яг тухайн үед ингээд яг юм авах гэхээр айгүй ингээд яг нэг тасаж өгөөгүй уусаа 3000, 6000, 7000, 12000 гэх хаж жоохон хэвтэйсэн. Бид чинь нэг рублээрээ 100 рубль ч юм уу 200 рубль, 300 рубль гэхээр гэж явдаг шүү дээ. Тэгээ жоохон тасчихгүйсэн. Тэгтээ гайгүй ер нь бол би боломжийн гэж харж байна. Тэгээд би одоо юу байлаа? Shower gel-ээ буцаагаад энийг биеийн тосыг авчирлаа. Андуурсан байна. За тийм явцгаая. Тэгээд би ерөөхдөө миний байнга ордог нэг жимсний дэлгүүр өгдөг байхгүй юу? Тэр дэлгүүр рүү ороод жимс авъя гэж бодож юм. Тэгээд амар хялан мэдмэр санагдаж
байна. Та нар нөгөө мэдчихэж байгаа бол миний фотолог юу та нар юм урт гэм тавхан загвар юм цаан юм байхгүй юу? Тийм болохоор энэ бичвэнийг айгүй хөргөн. Тэгээд энэ өрөө жижигхэн заяа. Тийм тэгээд толгой болохоор би яалтч өөрийгөө амар ойроос биччихээн. Тэгээд нэг тиймэрхүү байна. Тэгээд бичээд оруулчих. Тийм юм байна гэж боддог. Тэр нэг ийм хүмүүстэй явж ивэл энийг сараа галзуурч иж гэж бодохгүй зүгээр байна. Заавар өрөө сэтгэлтэй хүн болгоны өмсгөөргүй л тийм бомбар байх шиг байна.